1960-аад оноос өмнөх Франц эмэгтэйчүүдийн гоёл. Эмэгтэй хүн зөөлөн, даруухан, эмэгтэйлэг харагдах ёстой. Мөн заавал даашин зөмсөж, бэлхүүсээ тодруулж бусдын нүдэнд гоё харагдахын төлөө хувцаслах ёстой мэт ойлголт хэрэгцээ шаардлага зөнхөлж байсан цаг үе. Хэрв та энэ үед амьдарч байсан эмэгтэй бол бас хүссэн хувцас өмсөж өөрийгөө илэрхийлэхийг хүсвэл, өөрийнхөө дотоод мэдрэмжээр хувцаслахыг хүсвэл яах байсан бэ? (1960-аад он хүртэл загварын ертөнц эмэгтэй хүнийг чимэглэж гоё болгохыг зорддог байсан бол энэ ойлголтыг үндсээр нь өөрчилж, өөрийн хувцаслах эрх чөлөөг олгож, эмэгтэйчүүдийн хувцсны шүүгэнд бүрэн хувьсгал хийж чадсан эрхэм бол Yves Saint Laurent. Тэрээр загварын ертөнцид хамгийн анх эрэгтэй эмэгтэй загварын заагийг эвдсэн дизайнеруудын нэг. Эмэгтэй смокинг зүгээр нэг тренд биш, харин нийгмийн дүрмд өгсөн хариу байсан. Энэ нь эмэгтэй хүн эрэгтэй юм шиг харагдах тухай биш, харин эмэгтэй хүн өөрийн хүч байр суурийг мэдрэх тухай байсан нь тухайн үеийн бусад орднуудаас тис өөр философи байлаа. Тэрээр баг байхын эмзэг хүүхэд байсан бөгөөд үеийнгийн дээрлэх хилтэд өртөж, Францын айрам дэлсэж, Алжирийн дайнд дайчлагдаж, түүнээсээ болж сэтгэл зүйн хямралд орж, олон сар эмнэлэгт хэвтэж, өөрийн дотоод айдсыг улам гүн болгож, бодит ертөнцөөс зугтахын тулд өөрийн төсөөллийн ертөнцийг бүтээхэд хүргэсэн гэдэг. Үүнээс гадна загварын өөр нэгэн домог болох Карл Лагерфельдтэй дан ганц мэргэжлийн бус Адрамата харилцаатай алдарт Кристиан Диорын туслахаар ажиллаж байсан гэх өгөгдлүүд нь түүнд өөрийн загварын ордноо байгуулах том элементүүд болсон юм. Хувцас урлана гэдэг бол цаана асар том урлаг. Ялангуяа тухайн цаг үеэ мэдэрч дайнд ажингийн хард холбоноос зүгтэж гэрэл гэгээр үтэмүүлж, эмэгтэй хүний мөн чанарыг ойлгож мэдэрч магтан дуулж, шинийг санаачилж, хувьсгал хийтэл урлана гэдэг загвар зохион бүтээгч болгонд заяагаад байдаггүй ухаан. Тус брендийн өөр нэгэн онцлог бол урлагийг шууд загварт шингээсэн анхдагч брэндүүдийн нэг гэж ойлгож болно. Тэд зураачдын бүтээл соёл аялал дурсамжийг шууд хувцас болгож чадсан юм. Жишээлбэл Mondrian Daashins зэрэг бүтээлүүд нь загвар дүрслэх урлаг хоёрын хэл хязгаарыг бараг устгасан гэж хэлж болно. Энэ нь загварыг зүгээр хэрэглээ биш, соёлын хэл болгосон билээ. Ойролцоогоор 11 тэрбум долларын үнэлгээтэй, Instagram дээр 13 сая гаруй дагагчтай, дэлхийн хамгийн нөлөө бүхий luxury fashion брэндүүдийн нэг болж, зөвхөн загварын салбарт төдийгүй соёл, дижитал орчинд хүчтэй байр суурь эзэлж байна. Энэ бол дэлхийн нэртэй брэндүүдийн үүсэл хөгжил, уналт босолт, өрсөлдөөн, сонирхолтой баримт, гоо зүй, креатив ертөнц, бизнесийн үнэт зүйлийн талаар цувралаар хүргэдэг брэнд, тренд нэвтрүүлэг.
Францын колони байсан Алжир улсын Оран хотод төрсэн тэрээр багаасаа бусдаас өөр хит мэдрэмтгий эмзэгхүү байлаа. Олны дунд байж чадахгүй үедээ тэр зөгтдөг байсан. Гэхдээ биеэр биш, сэтгэлээрээ тэр зөгтдөг байлаа. Түүний зурсан даашинз дүрс өнгө бол бодит байдлаас амьдралаас зогтох биш, харин өөрийнхөө дотоод ертөнцийг ойлгох оролдлого байлаа. Түүний хувьд загвар гэдэг гоё харагдах тухай биш, амьд үлдэх тухай байсан юм. Энэ нь түүнийг бодит амьдралаас зогтож, төсөөллийн ертөнцид амьдрахад хүргэж, айдсаа ганцаардлаа өөрийн мэдрэмжээ хэлбэржүүлж, харагдах зүйл болгох цорын ганц арга нь бүтээх байсан юм. Анх 17 настайдаа Парист ирснээр түүний карьер шууд эхэлсэн гэхэд болно. 1955 онд тэрээр Парист олон улсын ноолуурын бүтээгдэхүүний байгууллагаас зохион байгуулсан загварын шоунд оролцож, даашинзны төрлөөр төрүүлсэн бол түүнтэй хамт оролцсон нэгэн эрхэм эмэгтэй хүрэм төрлөөр мөн адил төрүүлсэн нь 21 настай герман гаралтай Карл Лагерфельд байлаа. Үүнээс гадна Ив Сан Логоны энэхүү амжилт креатив ундарсан их авьяасыг нэгэн эрхэм олж харж, өөрийн загварын ордондоо туслахаар ажилд авсан нь тухайн үедээ алдрын оргилд хүрээд байсан Кристиан Диор байсан гэдэг нь сонирхолтой. Харин энэ үед Карл Лагерфельд хожим Диорын өрсөлдөгч Chanel брэндэд очсон түүхтэй. Чухам ингэж л Ив Сан Логон Карл Лагерфельд хоёр танилцж, загварын ертөнцтэй амьдралаа холбож, ирээдүйн хоёр том загвар зохион бүтээгчд болох гараагаа тавьж, ширүүхнээр өрсөлдөж, бүр хайрын гурвалжингийн адармаатай харилцааны үндсийг тавьсан гэхэд болно. Гэтэл 2 жилийн дараа Кристиан Диор Италид амьдарч байхдаа зүрхний шигдээсээр нас барж, түүний хамгийн итгэдэг анд нөхөр туслах Ив Сан Логон компани креатив директороор томилогдсон байдаг. Тэрээр Диорын үлдээсэн өвийг нандинаж, үнэт зүйлийг нь үргэлжлүүлж, ижил материал даавуу хэмжээсийг ашиглахын зэрэгцээ өмсгөд илүү хөнгөн, илүү хялбар загваруудыг танилцуулж байлаа. Гэхдээ энэ хэтэрхий эрт цэл залуу насндаа асар их хариуцлага үүрэх болсон юм. Энэ нэг талаасаа гайхамшигтай амжилт байсан ч нөгөө талаасаа түүнийг дотроос нь нурааж эхэлсэн. Хүлээлт, дарамт, нийгмийн анхаарал түүнийг сэтгэл зүйн хувьд туйлдуулж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нь түүний амьдралын хамгийн харанхуй үеүүдийн нэг байв. Гэвч энэ уналт нь түүний төгсгөл биш, харин шинэ эхлэл байлаа. Эмнэлгээс гарсны дараа Кристиан Диор компани удирдлагын хооронд хөдөлмөрийн гэрээний маргаан дэгдэж, хит хитэн шүүх хурал болсны эцэс Ив Сан Логон 600 мянган франк буюу $120,000 нөхөн төлбөр авсан байна. Чухам тэр энэ мөнгөөр өөрийн хамгийн ойрын хүн, хамтрагч болох Пьер Бержеттэй хамтран өөрийн алдарт загварын ордноо байгуулсан түүхтэй. Энэ нь зөвхөн шинэ брэнд биш, харин өөрийн дотоод ертөнцийг шууд илэрхийлэх эрх чөлөө байлаа. Энэхүү загварын ордны онцлог нь үүсгэн байгуулагчийн дотоод эмзэглэл дээр суурилсан гоо зүй юм. Олон брэнд төгс төгөлдөр хяналттай luxury fantasy бүтээдэг бол Ив Сан Логон өөрийн айдас ганцаардал дотоод тэмцлийг бүтээлдээ шингээдэг байсан гэж үздэг. Үүнээс гадна тэр хэлэхдээ миний брэнд тухайн цаг үеийн трендээ дагдаггүй. Нийгмийн ойлголтыг өөрчилдөг. Би хувцас хийдэггүй, харин хүний өөрийгөө харах үнцгийг өөрчилдөг хэмээн өгүүлдэг байлаа. Тус брендийн амжилтын өөр нэгэн нууц бол тэнцвэрийн систем гэж үздэг. Ив Сан Логоны дотогшоогоо урлагсаг эмзэг мэдрэмжтэй ертөнцийг түүний хамтрагч Пьер Берже илүү бодит хөрсөн дээр буусан алсын хараатай системчилсэн бизнес болгон хувиргаж хамгаалж дэлхийд гарах үүргийг гүйцэтгэсэн билээ. Үүгээрээ тэдний харилцаа бол урлаг ба бизнес, эмзэглэл ба хатуу чанар, мэдрэмж ба стратегийн хослол байсан гэж ойлгож болно. 1966 онд тэр эмэгтэй хүнд зориулсан Смокийн танилцуулснаар эмэгтэй хүний дүр төрхийг бүрэн өөрчилсөн гэхэд болно.
Тэр эмэгтэй хүнийг гоё харагдуулахыг зорьсонгүй, харин өөрийгөө мэдрэх, өөрийгөө илэрхийлэх боломж олгосон юм. Мөн тэр урлагийг шууд загварч шингээж, соёл дурсамж, аяллыг хувцас болгон хувиргасан. Тэрээр Марракеш хотод очсныхоо дараа түүний бүтээлүүд илүү зоригтой, илүү өнгөлөг болж, түүний дотоод ертөнцөж өөрчлөгдсөн гэж үздэг. Тухайн үед тэр өөрийгөө Fendi брендийн домог Карл Лагерфельдтэй байнга харьцуулдаг байлаа. Карл илүү хүйтэн, системтэй, стратегч байсан бол Yves Saint Laurent илүү эмзэг, мэдрэмжтэй, дотоод тэмцэлтэй байлаа. Энэ ялгаа нь загварын ертөнцид хоёр өөр философийг бий болгож, өрсөлдөөнийг улам сонирхолтой болгосон байдаг. Удалгүй тэрээр Rive Gauche нэртэй бэлэн хувцасны дэлгүүрээ нээсэн нь тансаг зэрэглэлийн загварыг илүү өргөн хүрээний хэрэглэгчдэд хүргэсэн анхны том алхмуудын нэг байлаа. Энэ нь өнөөгийн luxury fashion бизнесийн загварын үндсийг тавьсан гэж үздэг. 1970-аас 1980-ад онд түүний амьдралд дахин уналтын үе тохиож, сэтгэл зүйн асуудал, донтох зан үйлүүд нь түүний бүтээлч байдалд нь нөлөөлж эхэлсэн байна. Гэвч тэр бүрэн зогссонгүй. Хэдийгээр үе унаж байсан ч дахин босч бүтээж, загварын ертөнцид өөрийн байр суурийг хадгалж чадсан юм. Ингэснээр тус брэнд дэлхийд даяар танигдж, Европоос хайлж Америк нэгдсэн улс болон Азийн зах зээлд нэвтэрч эхэлсэн. Энэ үед тэд зөвхөн хувцас биш, аксессуар, гоёл чимэглэл, сүрчигний салбарт хүч өргөжсөн. 1980-аас 1990-ад онд Yves Saint Laurent загварын ордон өндөр зэрэглэлийн couture бэлэн хувцасны салбарт аль алинд нь ноёрхож, дэлхийн хамгийн нөлөө бүхий дизайнер брэндүүдийн нэг хэвээр байлаа. Тэрээр загварын шоуг зүгээр нэг худалдааны арга хэмжээ гэж харддаггүй байсан юм. Тэр бүтээл бүрээ урлаг гэж үздэг байсан учраас тайз, хөгжим, орчин бүгдийг нь бараг музейн үзэсгэлэн шиг харагдуулдаг байлаа. 2002 онд тэр албан ёсоор загварын ертөнцөөс зодог тайлсан ч түүний үлдээсэн өв өнөөдөрч амьд хэвээр байна. Энэ бол эмэгтэй хүний эрх чөлөө, өөрийгөө илэрхийлэх үзэл санааг загвар болгон хувиргасан, олон 10 жилийн турш тасралтгүй шинжлэгдэж өрсөн, дэлхийн соёлд гүн нөлөө үзүүлсэн брэнд юм. Yves Saint Laurent-ийн амьдрал бол амжилтын түүх биш, харин айдас, эмзэглэл, уналт босолт, өөрийгөө олох гэсэн тасралтгүй тэмцлийн түүх юм. Cause it's a bittersweet symphony that's like trying to make ends meet. You're a slave to the money that you died. I'll take you down the only road I've ever been down. You know, the one that takes you to the places where all the veins meet, yeah. No change, I can't change, I can't change, I can't